Оросын Албаны улсын Москва хотноо болж байгаа ялалтын баярт 27 улсын төрийн тэргүүд оролцжээ. Ромын католик сүмийн тэргүүнээр анх удаа Америк нэгдсэн улсын иргэншилтэй кардинал сонгогдсон байна. Бүгд найрамдах Солонгос улсын ерөнхийлөгчөд нэр дэвшигч И Жамионы шүүх хурлыг ерөнхийлөгчийн сонгуул дуусах хүртэл хойшлуулжээ. Их Британиас Америк нэгдсэн улсын тарифын нэмэгдэл зарлагдсанаас хойш Америк нэгдсэн улстай худалдааны гэрээ байгуулсан анхны улс боллоо. Арам тэрэг үзэгчтэй Тэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр та бүхэнд хүрч байна. Дэлхийд дахин дөрвөж байгаа цаг үеийн мэдээлэлээс танил өргөх болно. Цуглуулах холбоотоос холбоотнуудын хамт нацист Германы эсрэг ялалт байгуулсны 80 жилийн ойн баярын жагсаал Москва хотод зохион байгуулагдлаа. За энэ жил Москва дахь баярын жагсаал өмнөх жилүүдээс харьцангуй өргөн сар хүрээнд болж байна. Тухайлбал Хятад, Бразил, Венесуэл зэрэг 27 улсын төрийн тэргүүд, улс төрийн өндөр албан тушаалнууд, батлан хамгааллын сайд нар ёслолын ажиллагаанд хүндэт зочдоор ирсэн байна. Түүнчлэн 11 улс улаан талбайд болсон цэргийн ёслолын жагсаалд цэргүүдэд оролцуулсан байна. Энэ удаагийн Москва дахь ялалтын баярын онцлог зочдын нэг болох бүгд найрамдах Дард улсын дарга Ши Жинпинг тэрээр ялалтын баярын ёслолын ажиллагаа эхлэхээс урьдчилж өчигдөр Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путинтэй Москвад хоёр талд уулзалт хийсэн байна. Уулзалтын дараа гаргасан хамтарсан мэдээлэлд хоёр орны тэргүүд Вашингтоныг өөрсдийг нь хориглон хязгаарлах бодлого баримталж байна гэж үзэж байгаагаа мөн үүний эсрэг хамтран ажиллаж харилцаа холбоогоо нэмэгдүүлэхийг амласан байна. Мөн талууд иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Уулзалтын үеэр Ши Жинпинг хоёр орны найрамдал итгэлцлийг бэхжүүлж хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх шаардлагатайг дурдсан бол Владимир Путин Хятад улсыг олон улсын давцанд тогтвортой байдал авчрахад чухал үүрэг оролцоотой улсаа гэж тодорхойлсон байна. Мөн тэрээр хоёр орны худалдаа юан болон рубль руу бүрэн шилжсэн байгаа нь 3 дахь орнуудын нөлөөнөөс сэргийлэх алхам болсон болохыг хэлж байлаа. Владимир Путин болон Ши Жинпинг нарын ашиг сонирхол яа харахгүй Америк нэгдсэн улсынхтай давхцах тохиолдол байдаг. Нэг нь Украинд өрнөж байгаа дайны асуудлаар, нөгөө нь тарифаас үүдэлтэй худалдааны дайны асуудлаар гэж хэлж байна. Тиймдээ энэ удаагийн хоёр талд уулзалтын үеэр Владимир Путин болон Ши Жинпинг нар олон улс дахь Америк нэгдсэн улсын давмгайллыг бууруулж дэлхийн хүчний тэнцвэрийг олон туйлд байлгахыг дэмжиж байгаа гэдгээ дэлхийд дахинд харуулахыг зорилоо гэж хэлж болохоор юм. Цэргийн баярын жагсаалын үеэрч Ши Жинпинг, Владимир Путин нар тасралтгүй мөр зэрэгцэн явсан нь Ши Жинпингийг Москва дахь ялалтын баярт өргөдсөн зочдоос хамгийн нөлөө бүхий нэгэн болохыг харуулсан үйл явдал болсон байна. Бусад онцлог зочдын тухайд Серб улсын ерөнхийлөгч Александр Вучич, Словак улсын ерөнхий сайд Роберт Фико нарыг дурдж болно. Учир нь уг хоёр улс нь Европын холбооны гишүүн орнууд. Серб болон Словакаас бусад бүх Европын холбооны гишүүн орнууд Москва дахь ялалтын баярын жагсаалд төлөөлөгч нараа илгээхээс татгалзсан байна. Серб болон Словак нь Орос, Украины дайнд бусад Европын холбооны гишүүн орнуудтайгаа харьцуулахад харьцангуй төвийг сагсан байр суурьтай байдаг улс. Тиймдээс Европын холбооны удирдлагуудын шахалтаас үл хамааран ялалтын баярт төрийн өндөр албан тушаалнууд нь оролцсон байгаа энэ юм. Серб, Словакаас бусад Европын холбооны улс орнууд Москва дахь баярын жагсаалыг ийхүү бойкотлж байгаа нь Украины дайнтай шууд холбоотой. Ялалтын баярын өмнөхөн Украиныг гадаад хэргийн яам тусгайлан мэдээлэл хийж улс орнуудыг Москва дахь ялалтын баярт оролцохгүй цэргүүдээ ёслолд илгээхгүй байхыг уриалж байсан юм а. Өнөөглөө Ромын католик сүмийн тэргүүн сонгогдсон байна. Дэлхийд дахинаа Роберт Перифостыг Пап 14-р Лео хэмээн томиллоо. Роберт Перифост нь Америк нэгдсэн улс болон Перу улсын давхар иргэншилтэй Ромын католик сүмийн сүүлийн 2000 жилийн түүхэнд Америк гаралтай кардинал папаар сонгогдож байсан тохиолдол өнөө хүртэл байгаагүй. Харин ийхүү Роберт Перифост Ромын папаар сонгогдсон анхны Америк хүн болон түүхэнд ийхүү бичигдэж байгаа юм. Мөн тэрээр Америк ТВ-с сонгогдсон 2 дахь Августины сургаалыг дагагчдаас сонгогдсон анхны пап болж байна. Өдгөө 69 настай тэрээр Гиген Петрийг залгамжилсан 267 дахь пап болж байгаа. Америк нэгдсэн улсад төрсөн ч гэлээ олон жил Перу улсад номлогчоор ажилласнаар Латин Америкийн сүмийн төлөөлөлд зүй ёсоор тооцогддог нэг юм. Түүний намтрыг товч харах юм бол Перифост нь 1955 онд Америк нэгдсэн улсын Чикаго хотод Испани болон Франц, Итали гаралтай гэр бүлд төрсэн юм. Хүүхэд байхдаа сүмийн туслагч хийж 1982 онд дахилж болсон байдаг юм байна. Үүнээс 3 жилийн дараа Перу руу нүүж Перу улсын давхар иргэншилтэй болсон юм байна. Гэхдээ Перу улсын баруун хойд хэсгийн
Хорхило хотод 10 жилийн турш орон нутгийн сүмд номлогч, шашны сургуулийн багшаар ажиллаж байжээ. Тэрээр олон нийтийн өмнө хийсэн анхны мэдээлэлдээ өмнөх Пап Францисийн нэгэн дурсгалд хүндэтгэл үзүүлж түүний тухай дурсан яриагаа эхлүүлсэн. Пап Францис нь 2014 онд түүнийг Перугийн Чиклоя мужийн епископ буюу төлөөлөгчөөр таньсан бол 2023 оны 9-р сарын 30-ны өдөр Пап Францис түүнийг кардинал болгож байсан юм. Тэрээр Латин Америкийн епископуудын томилгоо хяналтыг хариуцдаг чухал алба болох епископуудын хилцээний тэргүүнээр ажиллаж байсан тул кардиналуудын дунд нэр хүндтэй нэгэн гэдэг шинэ папын үзэл баримтлалын тухайд түүнийг Пап Францисийн эхлүүлсэн шинжилэл бодлого шийдвэрүүдийг үргэлжлүүлэх хүн гэж шинжээч нар дүгнэж байна. Тэрээр цагаачид ядуус байгаль орчны асуудал Францистэй ижил байр суурьтай нэгэн Америк нэгдсэн улсын Бостон хотын хамтлан басан Шон Патрик Милайны хэлж байгаагаар 14-р Йо гэх нэр нь шудраг ёсны төлөө амьдралаа зориулсан Пап 13-р Йог дурсаж тэдний ижил үзэл баримтлал туулж ирсэн амьдралын зам мөртэй нь холбогдуулан өгсөн нэрээ гэх тайлбарыг өгсөн байна. Эмэгтэйчүүд ижил хүйснүүдийн эрх, уур амьсгалын өөрчлөлт зэргээрх түүний байр суурийг харах юм бол Пап 14-р Леон сүмдөх эмэгтэйчүүдийн оролцоог сайшаадаг нэгэн. Мөн тэрээр ижил хүйснүүдийн талаарх байр суурь тодорхой илэрхийлээгүй байгаа ч гэлээ зарим шинжээчид болон кардиналууд түүнийг энэ тал дээр Францисаас бага зэрэг хязгаарлагдмал байр суурьтай байж магадгүй гэж таамаглаж. Гэхдээ тэрээр үнэн Пап Францисийн баталсан ижил хүйстэн хосуудад адис хүртээх боломжийг олгосон мэдээллийг дэмжиж байгаа гэдгийг нээлттэй илэрхийлж байсан удаа. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлын тухайд тэрээр үгнээс үйлдэл рүү шилжих цаг болсон гэж уриалдаг. Ингэхдээ хүн төрөлхтөн байгальд ноёрхох биш, байгаль экологийн тэнцвэртэй байдлыг авч үлдэхэд анхаарах ёстойг онцолж байсан юм а. Сөүлийн дээд шүүх сөрөг хүчний ардчилсан намын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Ижемяны шүүх хурлыг ирэх 6 дугаар сарын 3-ны сонгуулийг дууссаны дараа зохион байгуулахаар түр хойшлуулах шийдвэр гаргасан байна. Хуульчдын тайлбарлаж байгаагаар улс төрийн нөхцөл байдал докторгүй байгааг харгалзан үзсний үр дүнд ийм шийдвэр гаргасан гэлээ. Гэхдээ нөгөө талд эрх баригч намынхан энэхүү шүүхийн шийдвэр нь ардчилсан намд ашигтай Ижемян сонгуул ялах магадлалыг нэмэгдүүлж байгаа хэрэгэ гэж шүүмжилж байна. Ижемян ямар хэрэгт холбогдоод байгаа вэ тухай тодруулах юм бол тэрээр 2022 оны сонгуулийн үеэр иргэдийг санаатаагаар худал мэдээллээр төөрөгдүүлсэн гэх үндэслэлээр сонгуулийн хуулийг зөрчсөн хэрэгт холбогдсон байна. Гэхдээ энэ бол түүний нэр холбогдсон 5 хэргийн ердөө нэг нь. Үүнээс гадна тэрээр тангараг зөрчсөн, төрийн хөрөнгө шамшигдуулсан, Умар Солонгос руу хууль бусаар мөнгө шилжүүлсэн зэрэг хэрэгүүдээр шалгагдаж байгаа юм. Хэрвээ буруутай тогтоогдох юм бол дор хаяж 1 сая воны торгуул 10 жилийн хугацаанд улс төрийн албанд нэр дэвших эрхгүй болох хуультай. 2024 оны 11-р сард анхан шатны шүүх Ижемянд 1 жилийн тэнсэн харгалзах ял оноож байсан нь түүний улс төрийн цаашдын карьерт сөргөөр нөлөөлнө гэж олон нийт хүлээж байсан. Гэхдээ тэрээр давж заалтан энэ оны 3-р сард дээд шүүх түүнийг цагаатгсан байдаг. Гэсэн хэдиж прокурорууд дээд шүүхийн шийдвэрийг дахин давж заалдан улмаар 5-р сарын 1-нд улсын дээд шүүхийн цагаатгалын шийдвэрийг хүчингүй болгож дахин шүүхийг даалгасан байдаг. Ингээд 5-р сарын 15-нд анхны шүүх хурал болох ёстой байсан ч өнөөдрийн Сөүлийн шүүхийн шийдвэрээр анхны шүүх хурлыг 6-р сарын 18 буюу сонгуулиас 2-7 хоногийн дараа болгон хойшлуулсан байгаа нь энэ юм. Эрх баригч намынхан буюу ерөнхийлөгч асан Инсекёлийн төлөөлдөг ардын хүч намынхан ардчилсан намыг шүүхэд дарамт үзүүлсэн гэж хардаж байгаа юм. Ерөнхийлөгч асан Инсекёлийн хувьд дайны үеийн онц байдал зарлаж төрийн эсрэг бослоогүй мэндэгдэх гэсэн хэрэгээр эрүүг эргийн шүүхийн өмнө шүүгдэж байна. Хэрвээ гин буруутай тогтоох юм бол бүх насаараа хоригдох цаазаар авах ялч гонож магадгүй. Зовг тодорхойгүй эмх замраагүй нөхцөл байдлын улмаас Инсекёлийн төлөөлдөг ардын хүч нам сонгуульд хэнийг нэр дэвшүүлэхээ шийдэж чадахгүй нэлээд цаг авсны цэс 5 дугаар сарын 3-ны өдөр Ким Унсук нэр дэвшүүлсэн баг. Хэрвээ Ижемян сонгуульд ялах юм бол ардчилсан намынхны цаашдын бодлого бүгд найрамдах Солонгос улсын цаашдын ирээдүйг тодорхойлно гэхэд хэлцдэгэргүй байна. Учир нь ардчилсан нам нь өнгөрсөн оны 4-р сард болсон парламентын сонгуулиар аль хэдийн үндэсний ассамблеийн олох болсон баг. Төрийн тэргүүн болон парламентын олон хоёулаа нэг ном байх нь шүүх засаглалд дарамт болж болзошгүй. Тухайлбал Ижемян ялалт байгуулвал түүний намынхан шүүх хурлыг ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд зогсоох тухай хуулийн төсөл өргөн барих магадлалтай. Учир нь бүгд найрамдах Солонгос улсын үндсэн хууль ерөнхийлөгчийн бүрэн эрхийн үед шүүх ажиллагаа үргэлжлэж болох хэсэг талаар тодорхой заалт байдаггүй юм байна. Дараагийн онцлог мэдээ. Америк нэгдсэн улс болон Их Британи хоёр худалдааны шинэ гэрээ байгуулсан талаар цагаан ордноос өнөө өглөө мэдээллээ. Ингэснээр Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн сард худалдаа хийдэг 180 улсынхаа эсрэг өндөр гайлын тариф тогтоосноос хойш Америк нэгдсэн улстай худалдааны гэрээ байгуулж чадсан анхны улс ийхүү Их Британи улс болж байна.
Ашин гэрээний хүрээнд Америк нэгдсэн улсаас Их Британи руу зарим төрлийн бараа бүтээгдэхүүн экспортлох журам нөхцөл хялбар болж байгаа юм. Суур 10% тарифт өөрчлөлт орохгүй гэхдээ ган хөнгөн цагаан автомашины 25% тарифыг 10% болгож бууруулахар болсон байна. Гэрэг Дональд Трамп аль талдаа ашигтай гэрээ гэж тодорхойллоо. Гэхдээ гэрээнд тарифыг бууруулах тухай заасан ч гэлээ хэрэглэгчдэд үзүүлэх шууд хөнгөлөлт бол байхгүй. Хоёр улсын худалдааны нөхцөл байдлын тухайд зарим статистик мэдээллүүдийг харах юм бол одоогийн байдлаар Америк нэгдсэн улс аль хэдийн Их Британи руу илүү их хэмжээний бараа экспортлдог. Бүр тодруулбал жил бүр 12 тэрбум $, ашигтай худалдаа эрхэлдэг юм. Ойрын жилүүдэд Америк нэгдсэн улс Их Британид хийдэг худалдаанд ашигтай хэвээрээ байх шинжтэй байгааг инхүү өнөөдрийн гэрээнээс бол харж болохоор. Өмнө дашин дуртахад Их Британи Америк нэгдсэн улсын худалдааны гол түншүүдийн тоонд багтдаггүй. Хэдий Америк нэгдсэн улс болон Их Британи хоёул түүхэн холбоотон улс уудж гэлээ. Их Британи худалдааны эргэлтийн хувьд Хятад, Канада, Мексик зэрэг улсаас хойно ордог юм. 2024 оны статистикийг харах юм бол Америкчууд Их Британд үйлдвэрлэсэн 68 тэрбум $, бараа худалдан авсан нь Америк нэгдсэн улсын нийт импортын 2% эзэлж байгаа. Нөгөө талд Америк нэгдсэн улсаас Их Британи руу 80 тэрбум $, бүтээгдэхүүн экспортлсон байгаа нь нийт экспортын 4% нь олж байгаа. Хоёр улс нэгнээс хамгийн их худалдан авдаг бараа нь юу вэ гэд харах юм бол 2024 онд Америк нэгдсэн улс Их Британаас 14 тэрбум $, үн бүхий автомашин нисэх онгоц, 13 тэрбум $, үн бүхий машин механизм импортлсон байгаа нь хамгийн өндөр түнтэй импортуудын бүтээгдэхүүн болж байгаа. Дарин Америк нэгдсэн улсаас Их Британи руу гаргасан гол бараанууд нь 15 тэрбум $, түш, 12 тэрбум $, дүн бүхий нисэх онгоц, автомашины сэлбэг зэрэг байдаг юм. Энэ гэрээний дагуу Их Британи тансаг зэрэглэлийн автомашины үйлдвэрлэгчид хамгийн их ашиг хүрдэг шинжтэй байна. Учир нь Jaguar, Bentley, Rolls-Royce зэрэг дэлхийн залартай брэндүүдийн эхний 100,000 автомашинд 25% импортын татварыг 10% болон бууруулсан байна. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп эдгээрийг хязгаарлагдмал тоогоор үйлдвэрлэгдэг машинуудаа гэж тайлбарласан. Эдийн засагчид автомашины салбараас гадна 25% ган хөнгөн цагааны татвараас Их Британи чөлөөлөгдөж байгаа нь Америк нэгдсэн улсын барилгын салбар, авто үйлдвэрлэл, ахуйн цахилгаан хэрэгслийн үнийг доктортой байлгахад эерэг нөлөө үзүүлж магадгүй гэж таамаглаж байна. Гэхдээ талуудыг худалдааны шинэ гэрээ хэлэлцээр байгуулах суугаар эмийн салбарын тухай зохицуултууд орох болов уу гэсэн хүлээлт байсан хэдий ч гэрээний эцсийн хөлбөрт энэ талаар тусгадаагүй байна. 2024 онд Их Британи Америк нэгдсэн улсад экспортлсон барааны 17%-ийг химийн бүтээгдэхүүн үүнд эм багтаж орсон байна. Үүний өмнө Дональд Трамп эмийн импортод 100% галын тариф ногдуулна гэж анхааруулж байсан удаатай. Тэгвэл талууд энэ асуудлаар цааш яриаг хэлэлцээг үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн байна. Галын тарифын нэмэгдлийг эцсийн бүлэгт хэрэглэгчид үүрдэг. Америк нэгдсэн улсын иргэдийн хувьд галын тарифын нэмэгдлийн улмаас инфляц газар авахыг гэсэн болгоомжтой байна. Өнөөдрийн гэрээний ачаар Америкийн хэрэглэгчдийн хувьд нэг ч гэсэн улсын галын тариф багасч байгаа нь тодорхой хэмжээний амралт болж өгч байгаа юм. Цэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр хүргэлжилж байна. Хөтөлбөрийн сэдвээр зарим мэдээллийг товчоор хүргүүлнэ. Microsoft компанийн үүсгэн байгуулагч Bill Gates 2045 он хүртэл нийт 200 тэрбум $-ыг хүмүүлийн зорилгоор хандивлна гэж мэдээллээ. Ингэхдээ ядуурлыг бууруулах, тэмбүү болон хумхаа зэрэг өвчнийг устгах, их хүрийн эндэгдлийг зогсоох зэрэг ажилд түлхүү зарцуулгааг хийж байна. Bill Gates-ийн энэхүү үйлдэл нь Америк нэгдсэн улсын гадаад тусламжийг бууруулж байгаа улс төрийн шийдвэрүүдийн эсрэг хариу үйлдэл болж байна. Тэрээр мэдээлэлдээ Elon Musk-ийн үүсгэн байгуулсан төрийн үр ашигтай байдлыг хангах газар ядуу буруу улс орнууд дахь хүүхдүүдийг үхэлд хүргэж байна гэж шүүмжилсэн байлаа. Пакистан улсын Америк нэгдсэн улс дахь элчин сайд энэтхэгтэй үндэсний аюулгүй байдлын түвшинд харилцаа холбоо тогтоосон гэж мэдээллээ. CNN-ийн төгсөн ярилцлаганд зөрчилдөөн мөргөлдөөний хүрээг буурах эсгээс энэтхэг улсын эрх баригчдын дараагийн үйл хөдлөлөөс хамаарч байгаа гэлээ. Одоогоор хоёр талын яриа хэлэлцээ үргэлжлэх хэсэг нь тодорхойгүй хിവэрэ байна. Сүүлийн 2 өдөр талуудын хоорондох мөргөлдөөний улмаас 46 хүн амьд байна. Аль аль нь нэг нэгэн агаарын цохилт хийсэнд харилцан буруутгаж Пакистан цаашид хариу арга хэмжээ авна гэдгээ анхааруулсан байна. Америк нэгдсэн улсын Колумбийн их сургууль болсон Палестиныг дэмсэн жагсаалын үеэр 80 хүн баривчлагджээ. Жагсагчид их сургуулийн номын сан руу дайран орсны улмаас цагдаа болон хамгаалтын ажилтнууд жагсагчдыг баривчлах шаардлагатай болсон байна. Мөн зарим жагсагчид тарахыг шаардсан цагдаагийн шаардлагыг биелүүлээгүй тул баривчлагджээ. Номын сангийн 2 хамгаалагч Өөмэн Самууны үеэр гэмтэж бэрсэн талаар албаныхан мэдээллээ. Америк нэгдсэн улсын төрийн департамент их сургуулиудад гарч байгаа Палестиныг дэмсэн жагсаалд оролцсон гадаадын оюутнуудын визийг туслах арга хэмжээ авна гэдгээ анхааруулсан байна.
Удааны их сургуулийн эрдэмтэн Дав Юнгийн 1990-с 2021 оны хооронд дэлхийн 204 оронд бүртгэгдсэн зөнөглөх өвчний тохиолдлуудыг судалсан байна. Судалгаагаар 1990 онд дэлхийд даяар 22 сая хүн зөнөглөх өвчтэй байсан бол 2021 онд энэ тоо 57 саяд хүрч өссөн байна. Харин Хятад улсад энэ хугацаанд өвчтний тоо 4 саяас 17 саяд хүрсэн байгаа нь хамгийн их өсөлтөнд тооцогдож байна. Эрдэмтэд дэлхийн нийт өндөр настай хүн амын өсөлттэй холбоотойгоор зөнөглөх өвчин нэмэгдэж байгааг онцолжээ. Хятад улсын хувьд энэ асуудал эрүүл мэндийн бодлогод тулгымдсан сорилт болох нь тодорхой байна. Телевизийн гадаад мэдээний хөтөлбөр та бүхэнд хүрэлээ. Анхаарлаа хандуулсан бол баярлалаа.